Pepsi League 1-р сарын 9-ноос 3-р сарын 27. Монголын хөл өмгийн холбооны футзалын дээд лигийг Pepsi брэнд ивент итгэж шилдэг 12 клубын хооронд спортын шударга өрсөлдөөнийг 1-р сараас 4-р сар хүртэл зохион байгуулсан. Тус тэмцээнээр футзалын улирал хөшгөө хааж талбайн улирлын үүд хаалга нээгдсэн юм. Монгол улсын шигшээ багийн өнцгөл олон улсын хөл өмгийн холбооны музейд байрлав. 2-р сарын 26. Монголын хөл өмгийн холбооны ерөнхийлөгч Ганбаатар олон улсын хөл өмгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөв. Тус үйл явдлын үеэр Монголын хөл өмгийн шигшээ багийн өнцөглийг олон улсын хөл өмгийн холбооны музейд байрлуулсан онцгой үйл явдал тохиолдлоо. Эмэгтэйчүүдийн хөл өмгийн дасгалжуулагчийн сургалт 4-р сарын 1-ээс 5. Монголын хөл өмгийн холбооны ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт охид эмэгтэйчүүдийн хөл өмгийг хөгжүүлнэ гэж тусгасны дагуу олон ажлыг хийж байгаа. Тиймдээч эмэгтэйчүүдийн хөл өмгийг хөгжүүлэх боловсон хүчин бэлтгэхийг зорж энэ сард олон улсын хөл өмгийн холбоо, Азийн хөл өмгийн холбоотой хамтран Си зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Охид эмэгтэйчүүдийн хөл өмг илүү өндөр түвшинд хөгжих болтугай гэж хүсье. Олон улсын хөл өмгийн холбооны шүүгчийн сургалт 4-р сарын 10-наас 17. Талбайн улирлын эхлэхээс өмнө Монголын хөл өмгийн холбоо шүүгчдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор олон улсын хөл өмгийн холбооны шүүгчийн сургалтыг өөрийн эх орондоо тэр дундаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хүлээн авсан. Азийн хөл өмгийн холбооны Си ангиллын сургалт 4-р сарын 8-наас 20. Дасгалжуулагч нарын хөл өмгийн хөгжил төвшин ахих шаардлагатай байгаа. Тиймээс жил бүр Монголын хөл өмгийн холбоо дасгалжуулагчийн сургалтыг анхан шатнаас нэхлэн зохион байгуулахыг зорж байна. Өсвөр эдэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн урьдчилсан шат 4-р сарын 22-ноос 4-р сарын 29. Шигшээ шат U11, U13 9-р сарын 5-наас 13, U15, U17 9-р сарын 14-ноос 22-ны хооронд. Ирээдүйн лигийн шигшээ багийн тоглогчид энэ тэмцээнээс төрөн гардаг учраас өсвөр эдэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөр ач холбогдолтой. Энэ жил Монголын хөл өмгийн холбоо өсвөр эдэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ 2 шаттайгаар зохион байгуулсан. Тэгэхдээ Алтай, Хангай, Төв, Хотын гэсэн 4 бүсэд зохион байгууллаа. Супер цом 4-р сарын 30. Монголын хөл өмгийн мянган хорхоотнуудын хөсөн хүлээсэн талбайн улирал дэлхийн нийтийн жишгээр супер цомын тоглолтоор эхэлсэн билээ. Ганцхан тоглолт хийгээд цом өргөх хэрэгтэй байдаг супер цомыг Эрчим клуб 5 дахь жилдээ дараалан хүртсэн. 44 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 2-оос 18-ны хооронд. Монголын хөл өмгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээний эхний 4 байр хүрхрээ 1-р лигт дэвшин тоглох хэрэгтэй байдаг. Манай хөл өмгийн 3-р дивизион гэж нэрлэж болох улсын аварга шалгаруулах тэмцээнд Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн шигшээ баг аваргалсан билээ. Хүрхрээ дээд лиг 5-р сарын 7-оос 10-р сарын 9. Хүрхрээ брэндээр овгуулсан үндэсний дээд лигийн тэмцээн 5-р сарын 9-нд шилдэг 10 багийн дунд нээлттэй хийлээ. 2 дахь удаага хүрхрээ нэрээр явагдсан үндэсний дээд лигт Эрчим клуб 2 дахь дараалан аваргалж Монголын хөл өмгийн холбооны дээд лигийн 10 дахь төрөөгөө авсан юм. Бүтэн 6 сарын турш зохиогдсон энэ тэмцээний байр бүр шагналтай байсан нь баг хоорондын өрсөлдөөнийг улам ширүүн болгосон билээ. Монголын хөл өмгийн холбооны түүхэнд анх удаага дээд лигийн тоглолтын тасалбарыг худалдаанд гаргасан бөгөөд улирлын туршид 6500 тасалбар зарагдсан байлаа. Тасалбар зарж буун эргээд баг тамирчтай оруулж буй том хөрөнгө оруулалт юм а. Түүнчлэн хүрхрээ үндэсний дээд лигийн хүрээнд 92 тоглолт явагдсанаас 68 тоглолтыг NTV телевиз шууд дамжуулж давхарцсан тоогоор 375 мянган үзэгчдэд хүрсэн нь 2015 оны үр дүнтэй харьцуулахад 35%-аар өссөн гэсэн үзүүлэлтийг хөл өмгийн спортын хамрах хүрээ манай ивент итгэгчдийн ачаар өргөжж байгааг дуудлахад таатай байна. Мөн Монголын хөл өмгийн холбооны хэвлэлийн хамтрагч News CGMN Go CGMN сайтуудаар 225 удаагийн мэдээлэл ярилцлагууд нийтлэгдэж 100 мянган уншигчдад хүрхрээ лигийн үйл явцыг сурталчилж чадсан билээ. Grassroots 6-р сарын 1. Хүүхэд хөл бөмбөг ирээдүй арга хэмжээг олон улсын хөл өмгийн холбоо амжилттай хэрэгжүүлж эхэлснээр дэлхийн сая хүүхэд энэ спортод хөл тавьж хорхоосон дурлсан билээ.
Тиймдээч дэлхийн олон улс оронд grassroots арга хэмжээг зохион байгуулдаг юм. Үүний нэгэн адилаар Монголын хөлбөмбөгийн холбоо өөрийн эх орондоо хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, энэ спортоор хичээллэх хүүхэд багчуудыг үе дараалтаагаар бэлдэх зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулдаг. Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд уламжлал болгон зохион байгуулдаг grassroots арга хэмжээ сар хүрээгээ дэлж Монгол орны 4 зүгийн 5 аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Хүрхрээ 1-р лиг 6 дугаар сарын 5-наас 9 дугаар сарын 9. Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш Арван үндэс компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үр дүнд тэмцээний бүтцэд өөрчлөлт оруулж өнгөрсөн жил хүрхрээ 1-р лигийг анх удаага зохион байгуулсан. Дотоодын хөлбөмбөгийн хөгжлийн хамгийн гол түлхүүрүүдийн нэг нь лигийн тэмцээн үе шаталтай болох байсан ба энэ нь өнгөрсөн жил биелэлэн олж өнөө жил үргэлжилсэн. 2 дахь жилдээ зохиогдсон хүрхрээ 1-р лигийн алтан цомыг Ояо клуб өргөсөн бол Атлетик 220 клуб 2 дугаар байранд орсон. Ийхүү Ояо Атлетик 220 клубүүд 2017 оноос хүрхрээ үндэсний дээд лигт өрсөлдөх эрх авсан юм. Тус 2 клубтэй баяр хүргэж халуун амжилт хүсье. Ахмадын улсын аврах шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 13-наас 20. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ахмадын улсын аврах шалгаруулах тэмцээн энэ жил 7 дугаар сард болсон. Алтан үеийн хөлбөмбөгчдийн ширүүн тэмцлийг онол практикийн дайн гэж хэлэхэд хэлсдэггүй зэ. Эмэгтэйчүүдийн улсын аврах шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 27-оос 7 дугаар сарын 2. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг дэмжиж ажиллана хэмээн тусгасны дагуу охид эмэгтэйчүүдийн улсын аврах шалгаруулах тэмцээнийг 11, 13, 15 хүртэлх болон насанд хүрэгчид гэсэн 4 насны ангиллаар зохион байгуулж байна. Эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнд оролцох эрхээ улсын аврах шалгаруулах тэмцээнээс авдаг болсон тул энэ тэмцээний өрсөлдөөн улам бүр нэмэгдсэн. Энэ жилийн улсын аврах шалгаруулах тэмцээний аврагын төлөө хад, дэрэн клубүүд тоглоход анх дугаар лигийн авраг хад клуб торгуулийн цогцолтоос ялалт байгуулсан юм. Харин 3 дугаар байрт Гамбол дасгалжуулагчтай Монголын тэмүүлэл клуб шалгарсан мөлий. 2016 оны 7 дугаар сарын 4-өөс 6 AFC Cup тэмцээний шалгалт. Хүрхрээ дээд лигийн авраг эрчим клуб оролцож Непалийн Three Star, Камбожийн Naga World клубүүдийг их нутагтаа хүлээн авсан. Тэв дэлхийн хэмжээний тэмцээн уралдааныг өөрийн улсдаа зохион байгуулахад Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс ихээхэн хүч хөдөлмөр шаарддаг. Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлт хүрээлэн болон гадны тоглогчдыг байрлах газар, унаа хөсөг гэх зүйлс чанарын шаардлага хангаж байгааг шалгахаар Рикоку болон Стенли Линаар ирэв. Тиймээс бид шалгалтаач амжилттай давж тэмцээнэж чанартай зохион байгуулсан билээ. Гуам Зүүн Азийн аврах шалгаруулах тэмцээний урьдчилсан шат 6 дугаар сарын 29-ноос 7 дугаар сарын 4. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 7 дугаар сард Гуам улсад зохиогдсон Зүүн Азийн аврах шалгаруулах тэмцээнд өрсөлдөв. Тэрхүү тэмцээнд Макаотой 2-2-оор тэнцэж Тайванд 2-1-ээр хожигдсон бол Умард Марианы арлуудыг 8-1-ийн харьцаатаагаар бут нэргэн шигшээ багийн түүхэнд байгаагүй олон голын зөрүүтэй ялтыг байгуулж чадсан юм а. Үндэсний цом 8 дугаар сарын 8-наас 16. Монгол улсын ерөнхийлөгчийн Эвалдор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аврах шалгаруулах үндэсний цом тэмцээн энэ жил анх удаага хөдөө орон нутагт тэр дундаа Наран ургах зүгийн Сүхбаатар аймагт зохиогдсон. Шагналын сан өндөрсөн тус тэмцээний өрсөлдөөн эрс нэмэгдсэн харагдаж байна. Тэрхүү ширэн өрсөлдөөн дундаас Дорнод аймгийн шигшээ баг хаалгандаа 2 гол алдсан амжилттайгаар тэргүүлсэн билээ. Ийхүү Дорнод аймгийн шигшээ баг 2016 оны 2 дахь төрүүгээ хүртлээ. Октын шигшээ баг 8 дугаар сарын 12-ноос 8 дугаар сарын 22. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд онцгой анхааран ажиллаж байгаа Монголын хөлбөмбөгийн холбоо анх удаа эмэгтэйчүүдийн шигшээ багтаа боллоо. Монголын хөлбөмбөгийн холбоо нь Япон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж Октын шигшээ багийн дасгалжуулагчаар Японы мэрэгжилтэн дасгалжуулагч Ики Яужиг ажиллуулж байна. Тиймдээч Монголын хөлбөмбөгийн холбоо эмэгтэйчүүдийн шигшээ бага 2018 онд зохион байгуулагдах Азийн хөлбөмбөгийн холбооны 16 болон 19 хүртэлх насны тэмцээнд оролцохоор зорилго тавин шигшээ багийг тогтмол бэлтгэл сургуультаар ханган ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн шигшээ баггүйч энэ жил 14 хүртэлх насны Октын шигшээ багийг бүрдүүлэн өнгөрөгч 8 дугаар сард Япон улсад 14 хоногийн хугацаатай тэмцээнд оролцуулж томоохон туршлага судлаад ирсэн. Эмэгтэйчүүдийн лиг 8 дугаар сарын 18-наас 9 дугаар сарын 5.
Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн лиг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдав. Хоёрхан настай лигийн тэмцээнд 7 багийн нийт 100 гаруй шилдэг эмэгтэй хөлбөмбөгчид өрсөлдөхөд Ариус клуб эцсийн мөчид Дэрэн клубыг хожиж аврагын цом өргөсөн. Монголын хөлбөмбөгийн холбооноос эмэгтэйчүүдийн лигт оролцож буй бүх баг тамирчдад иж бүрэн хувцас хэрэглээр хангасан юм. Монголын охид Аз төвд нэрээ дуурсгах цаг тун удахгүй гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ баяр хүргэе. AFC Cup 2016 тэмцээний урьдчилсан шат 8 дугаар сарын 20-оос 26. Үндэсний дээд лигийн авраг баг дараа улиралд Азийн тэмцээнд оролцох хэрэгтэй байдаг. Энэ эрхийнхээ дагуу хүрхрээ үндэсний дээд лигийн 2015 оны авраг Эрчим клуб AFC Cup тэмцээний урьдчилсан шатанд оролцох болсныг Монголын хөлбөмбөгийн холбоо өөрийн эх орондоо хүлээн авахар болсон. Тухайн тэмцээнд манай лигийн аврагууд нэг хожиж, нэг хожигдсон. Эрчим клуб 2016 оны хүрхрээ үндэсний дээд лиг төрүүлснээр AFC Cup 2017 тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Эрчим клубтээ өндөр амжилт хүсье өрөөе. Монголын хөлбөмбөгийн холбооны цом 8 дугаар сарын 20-оос 10 дугаар сарын 12. Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох холбооны цом тэмцээнд энэ жил 16 баг оролцсон. Суглаа маш сонирхолтой таарч хүрхрээ дээд лигийн 8, 1-р лигийн 8 баг өөр хоорондоо таарсан. Тус тэмцээний үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх гэрэлтүүлэгтэй болж аврагын төлөөх тоглолт гэрэл цэнгэлдэх хүрээлэнд болоход Хан гард клуб төрүүлсэн юм. Ийхүү Хан гард клуб холбооны цом тэмцээний аврагын төлөө 13 дахь удаага хүч үзэж 8 дахь удаага төрүүлсэн билээ. Мөн холбооны цомын хагас шигшээ тоглолт Эрчим болон Улаанбаатар Сити клубүүдийн хооронд басан тоглолтод 1200 хөгжөөнд дэмжигч ирж бага тэмцэн нь холбооны цомын тэмцээний хувьд хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн 50 дахь хурал 8 дугаар сарын 27-оос 29. Дэлхийн нийтийн анхаарлын төв зэг болсон хөлбөмбөгийн спортын нэг хэсэг байна гэдэг амаргүй даваа. Өнгөрөгч 8 дугаар сард Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний нэгэн гол үйл явдал нь Хятадын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллагаар болсон явдал юм. Энэхүү хамтын ажиллагааны гэрээний үр дүнгээр Баттулга дасгалжуулагч төр батгалагчтай Монголын үндэсний шигшээ AFC Solidarity Cup 2016 тэмцээний өмнө бүгд найрамдах Хятад ард улсын спортын бэлтгэлийн баазад 14 хоног өндөр түвшний бэлтгэл базаасан юм. Хөвгүүдийн шигшээ 9 дугаар сарын 4-өөс 9. Нанжид дасгалжуулагчтай 14 хүртэлх насны хөвгүүдийн шигшээ баг 9 дугаар сарын 4-өөс 9-ний хооронд Бээжин хотод болсон фестивалд оролцов. Мөн тухайн фестивалд Монголын хөлбөмбөгийн холбооны залуу шүүгчид болох Оргил Баяр ням сайхан нар ажиллаад ирсэн. Түүнчлэн 14 хүртэлх насны шигшээ баг уг фестивалийн бэлтгэл болгож 8 дугаар сард Өвөр Монголын урд засаг орны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох нэг зам нэг бүс тэмцээнд аваргалж аяны богц дүүрэн эх орондоо бусан. Пушкашин 4 9 дугаар сарын 9. Монголын хөлбөмбөгийн холбоо Унгарын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллагаар болсон нь манай улсын хөлбөмбөгийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулаад эхэллээ. Өөрөөр хэлбэл өсвөр эдэрчүүдийн шилдэг төлөөллөлд Унгарын алдар төлөмөгч Френц Пушкашин нэрэмжит хөлбөмбөгийн агтаймд бүтэн жилээр суралцгаар явсан. Монголын Дэрмөл клубын тамирчин Тэмүүлэн, Хормхон клубын тамирчин Ганбаяр, Улаанбаатар клубын тамирчин Хан Тэнгэр, Хараацаа клубын тамирчин Амгалан нар хэрийн галуун нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэх нь дамжиггүй. 2016 оны 9 дугаар сарын 9-өөс 10 дугаар сарын 2 хүүхэд хөлбөмбөг ирээдүйн хөтөлбөрт хөдөө орон нутагт. Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд дэлхийн аль ч улс орон бага насны хүүхдүүдийг хөлбөмбөгөөр хичээллүүлж энэ спортод татах бодлого барьдаг. Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт зорилгын хүрээнд Grassroots хэмээх хүүхдийн хөлбөмбөгийн хөтөлбөр нь манай улсад амжилттай хэрэгжиж байна. Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүрийн 6 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод Grassroots хөтөлбөрийг хэрэгжүүлдэг уламжлалтай. Түүнээс гадна хөдөө орон нутгийн хүүхдүүдийг хөлбөмбөгт хайртай, дуртай болгох зорилгоор анх 2013 онд Монгол орны 5 аймагт тус хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан. Өнгөрсөн жил Төв, Завхан, Аранга, Говьалтай, Дорногов гэсэн 5 аймагт Grassroots хөтөлбөрийг сарын хугацаанд амжилттай зохион байгуулсан. 2017 оны хувьд тус хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй 11 аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүүхэд хөлбөмбөгийн ирээдүй Grassroots хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээрээ баг бүрдүүлэн оролцсон Арханга, Төв аймгийн хүүхдүүд 2017 оны футзалын өсвөрийн улсын аврах шалгаруулах тэмцээнээс тус хүрэл медаль хүртсэн юм а. Орон нутагт мини талбайн төсөл хэрэгжиж эхлэв. 9 дугаар сарын 23. Монголын хөлбөмбөгийн холбоо
Азийн хөлбөмбөгийн холбооноос 2016 оноос эхлэн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг болох жижиг талбайн төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Төслийн хүрээнд Орхон, Төв аймагуудын төвд 20-г харьцах 40 харьцаатай нийт 3 жижиг талбайг ашиглалтанд орууллаа. Талбайн ашиглалтыг Орхон болон Төв аймгийн хөлбөмбөгийн холбоо хариуцаж ажиллаж байгаа юм. Монголын хөлбөмбөгчид маш олон болтугай хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт. Монголын хөлбөмбөгт тод гэрэл асав 10 дугаар сарын 5. Энэ жилийн онцлог үйл явдлуудын нэг нь Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэн бүрэн гэрэлтүүлэхтэй болсон явдал байлаа. Тэгснээр 2017 оны талбайн хөлбөмбөгийн улиралд хүрхрээ үндэсний дээдлийг хүрхрээ 1-р лигийн тоглолтууд оройн цагаар явагдах боломжтой болсон нь хөлбөмбөгчид, баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, ивент тэтгэгч байгууллагуудад таатай нөлөөлөх юм. 2016 оны 10 дугаар сарын 24-өөс 25 FIFA TMS өнгөрөх оноос Монголын хөлбөмбөгийн холбоонд хэрэгжиж эхэлсэн чухал асуудлуудын нэг нь яа харахгүй дундын зуучлагтын хөтөлбөр байлаа. Мэргэжлийн тоглогч гэж хэн бэ? Мэргэжлийн тоглогч хэрхэн шилжилт хөдөлгөөн хийх вэ? Клуб тоглогч хоёр хэрхэн хамтран ажиллах вэ гэх мэт эрх зүйн олон асуултад хариулт өгөх тус хөтөлбөрийн сургалтыг Kimberly T. Morris, Barry Robert Lizard нар зохион байгуулсан. Сургалтад Монголын хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй бүх клубүүдийн менежерүүд хамрагдаж цаашид мэргэжлийн тоглогчдод хэрхэн эрх зүй, зөв орчинд ажиллах талаар суралцлаа. Solidarity Cup 11-р сарын 2-оос 11. Талын хөгч оннууд энэ жил твдээ 2 дахь тэмцээнд хүч үзсний нэг нь өнгөрсөн сард Малайз улсад зохиогдсон AFC Solidarity Cup 2016 тэмцээн байсан. Тус тэмцээнд оролцсон манай Шигшээ багийн дундаж нас ердөө 22.8 байсан ч чадварлаг тоглолт чамлахааргүй амжилт гаргасан. Монгол улсын Шигшээ баг 2016 оны хувьд албан ёсны 2 тэмцээнд оролцож 2 хожиж 3 хожигдож 1 тэмцсэн үр дүнтэйгээр 2016 оныг үдсэн нь Шигшээ багийн түүхэн амжилт байлаа. Монголын дөрвөн шүүгч 11-р сарын 4-өөс 15. Хөлбөмбөгийн хөгжлийн салшгүй нэг хэсэг бол ногоон талбайд үнэн зөвийг тогтоогч эрхэм шүүгчид билээ. Энэ жил Монголын хөлбөмбөгийн холбооны боловсон хүч нь тэр дундаа шүүгч нарын хувьд олд амжилтаар дүүрэн жил байлаа. Тухайлбал 7 дугаар сард Гуам улсад зохиогдсон Зүүн Азийн авраг шалгаруулах тэмцээн дээр хаш эрдэнэ ариун болтноор ажилласан нь Монгол шүүгч анх удаа олон улсын тэмцээнийг дэнсэлсэн явдал болсон билээ. Тэгвэл өнгөрөх сард Төмөнбаяр, хаш эрдэнэ, ариун болт, жавхлан төгснөр Зүүн Азийн авраг шалгаруулах тэмцээний 2 дугаар шатны тэмцээн дээр бүтэн багаараа амжилттай ажиллаад ирлээ. 2016 оны 10 дугаар сарын 24-өөс 30. Зочин төлөөлөгч Монголын хөлбөмбөгийн бүтцийг тодорхойлсон уулзалт. Азийн хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн захирал Чон Лим манай улсад айлчлан Монголын хөлбөмбөгийн холбооны бүтэц зохион байгуулалтад танилцлаа. Чон Лим айлчлалынхаа үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны бүх хэлтсийн төлөөллөтөд уулзан дэлхийн жишгт нийцсэн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ манайхны давуу тал, дутагдaltaй талуудыг тодорхойлсон юм. 2016 оны 11-р сарын 18-наас 19. Зочин төлөөлөгч талбайн гэрэл шалгах. Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэн гэрэлтэй болгох төсөл жилийн хугацаанд явагдаж 2016 оны 10 дугаар сард анх удаа талбайн гэрэлтүүлэг ассан. Харин гэрэлтүүлэг шаардлагын дагуу асаж байгааг шалгахаар 11 дугаар сард төсөл хариуцсан мэргэжилтнүүд зочлов. Футзалын улсын аврах шалгаруулах тэмцээн 11 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 9. Монголын хөлбөмбөгийн холбооны 2016-аас 2017 оны футзалын улирал, футзалын улсын аврах шалгаруулах тэмцээнээр нээлттэй хийлээ. Нийт 27 багийн 380 гаруй тамирчид өрсөлдсөн улсын аврах шалгаруулах тэмцээний эхний 4 байрт Гоёо, Атлетик 220, Эрчим, Бумаа санаа гэсэн клубүүд багтаж Pepsi дээдлигт дэвшин тоглох хэрэгтэй авсан. Харин хэн нь хамгийн шилдэгээс орохоор медалийн төлөө өрсөлдөхөд хүрхрээ 1-р лигийн авраг Гоёо аврагалж Атлетик 220 удаалан Эрчим 3-р байрыг зэллээ. Хүрхрээ үндэсний 1-р лигийн үзүү төрөв булаалсан 2 баг маань футзалын улсын авраг шалгаруулах тэмцээнд тэргүүн байрыг булаалтлаа. 2017 оны хүрхрээ үндэсний дээдлийг илүү сонирхолтой, багуудын өрсөлдөөн илүү ширүүн байх нэ. 2016 оны 12 дугаар сарын 12.
Алтан бөмбөгийн эз тодров. Монголын хөлбөмбөгийн холбооны шилдэгүүдээ жил бүрийн 12 дугаар сарын 12-нд тодруулдаг уламжлалт тогтож байгаа билээ. 2016 оны Алтан бөмбөг ёслолын ажиллагааны оны шилдэг эрэгтэй тоглогчоор Хүрхрээ дээд лигийн мэргэн бууж, Хангарт клубын довтлогч Мэжид Дорж, оны шилдэг эмэгтэй тоглогчоор эмэгтэйчүүдийн лигийн авраг Арвис багийн ахлагч Алтан Туяа нар тодорлоо. Мөн Арвис клубын дасгалжуулагч Банзрагч шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч болсон бол шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагчаар Хүрхрээ дээд лигт 2 дахь удаага шалгарсан Баттулаг дахин тодорлоо. Түүнчлэн 2016 оны Ганган голоор Хоромхон клубын болон Шигшээ багийн төвийн хамгаалагч Төр Батын унаж татсан гоёмсог гол нэрлэгдлээ. Алтан бөмбөг ёслолын ажиллагааны үеэр бэлэгдлийн 11 тоглогчийг тодруулснаас гадна Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмж чагналыг Дорнод аймгийн Шигшээ баг, Хүндэт Алтан бөмбөгийг 20 жилийн ойгоо тэмдэглэсэн Хангарт клуб олгосон юм а. 2016 оны 12 дугаар сарын 14-өөс 23 эмэгтэйчүүдийн фут залын улсын аврах шалгаруулах тэмцээн. Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн футзалын улсын аврах шалгаруулах тэмцээний урд өмнөх жилүүдээс илүү сонирхолтой боллоо. Тодруулбал тэмцээний хүрэл медалийн төлөө Б хэсгийн 2-оор гарсан Арвис хэсэг тэргүүлсэн дэрэнтэй оноолтаарч 2-1-ээр буулган авсан. Харин аврагын төлөө мөн Э хэсгийн 1-2-оор гарсан Монголын Тэмүүлэл Хад клубын тунан үлдэхэд хэсгийн дулаанд ялагдсан Монголын Тэмүүлэл жинхэнэ дайнд ялалт байгуулснаар эмэгтэйчүүдийн улсын аврах шалгаруулах тэмцээнд төрүүлсэн юм. Монголын Тэмүүлэл хагас Шигшээд дэрэнд 3-1-ээр хожигдож яваад эргэн эрэлтгийж үндсэн цагт 4-4-ээр тэнцсэн. Тэнхүү өрсөлдөгчөө торгуулийн цохилтоор буулган авснаар финалд шалгараад билээ. 2016 оны 12 дугаар сарын 17 Пепси лиг эхэллээ. Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын лиг 2 дахь жилдээ ивент итгэгч Пепси брендийн нэрийн дор нээлттэй хийлээ. Пепси лиг зохион байгуулагдсан анхны жилдээ 12 багийн дунд явагдсан ч Эрчим клуб энэ оны 2 дугаар сар AFC Cup олон улсын тэмцээнд оролцуулсан тул Пепси лигийн 2016-аас 2017 оны улирал 11 багийн дунд явагдаж байна. Одоогоор Монголын хөлбөмбөгийн холбооны хэвлэл мэдээллийн хамгийн том хамтрагч NTV телевизээр 16 тоглолт шууд дамжуулагдаж, C1, Монгол HD, MNB, UBS тэргүүтэй телевизүүд, GoGo CGMN, News CGMN, Time CGMN, Polite CGMN сайтуудаар тогтмол мэдээлэл цацагдж байна. Тэмцээний хувьд футзалын лигийн 3 удаагийн авраг унганууд өнгөрсөн жилийн 4-р байр дэрэн клубүүд нэг ч хожигдолгүй хүснэгтийг тэргүүлсээр байна. 2017 оны 1-р сарын 3-наас 10 өсвөрийн улсын аврах шалгаруулах тэмцээн. Энэ оны хамгийн анхны тэмцээн өсгөрөөдүүтэй өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд өрнөлөө. Хөвгүүдийн 11, 13, охидын 11, 13, 15, 17 хүртэлх насны ангиллаар зохиогдсон өсвөрийн улсын аврах шалгаруулалт тэмцээнд Арвис клуб өндөр амжилт үзүүлв. Арвис клубын 6 насны баг зургуулаа медалийн тавцанд гарахад хөвгүүдийн 13, охидын 11, 13 нас алт, хөвгүүдийн 11, охидын 17 нас мөнгө, охидын 15 нас хүрэл медаль хүртэ. 2016 оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч Банзрагч шилдэг гэдгээ үгээрээ биш үйлдэлээрээ харууллаа. Мөн шилдэг Ярмаг клубын 15 хүртэлх насны охид алтан медаль хүртсэн клубийнхээ нэрийн өмнөөс анх удаа улсын аврах шалгаруулалт тэмцээнд төрүүлсэн онцгой тоглолт боллоо. 2017 оны 1-р сарын 4-өөс 22 Эдэрчүүдийн улсын аврах шалгаруулалт тэмцээний урьдчилсан шат. Монголын хөлбөмбөгийн холбооны эдэрчүүдийн улсын аврах шалгаруулах тэмцээн урьдчилсан шаттайгаар явагддагаараа бусад тэмцээнүүдээс онцлогтой. Талын, Төвийн, Хангаан, Улаанбаатар хотын гисэн 4 бүсэд 15, 17 хүртэлх насны хүүгүүд Шигшээ шатны 16 эрхийн төлөө сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлдэг. Талын бүсээс Дорнод аймгийн 15, 17, Төвийн бүсээс Төв, Дархан аймгийн 15, Сэлэнг, Орхон аймгийн 17 насны багууд шалгарсан. Урьдчилсан шатны хамгийн сонирхолтой тоглолтууд Хангаан бүсэд болоход Баян-Хөлгийн аймгийн 15, 17, Өврангаан аймгийн 15, Говьалтай аймгийн 17 насны багууд эрхээ авлаа. Ийхүү 15, 17 хүртэлх насны шилдэг багууд 2 дугаар сарын 1-ээс 10-ны хооронд шилдэгүүдэд тодрууллаа. 2017 оны 1-р сарын 8-наас 11 Монголын футзалын хөгжлийг тодорхойлох айлчлал боллоо. Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын хөгжлийг хариуцсан захирал Али Тарколиз манай футзалын өнөөгийн хөгжлийг тодорхойлох үз айлчлал хийлээ.
Али Тарголиз айлчлалынхаа хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн мэргэжүүлэгчнүүдтэй уулзаж өнөөгийн футзалын хөгжлийг судлан зөвлөгөө өглөө. Түүнчлэн унагнууд дэрэн хоромхон клубын төлөөллүүдтэй уулзаж футзал дахь одолт амжилт ирээдүйн талаар ярилцлаа. Уулзалтын дараагаар Монголын 20 хүртэлх насны шигшээ баг болон Пепси лигийн авраг унагнууд багийг нөхөрцөг тоглолтыг үзэж сонирхсон. Тоглолтын дараа манай 2 хүртэлх насны шигшээ багийг Азийн төвшөнд өндөр амжилт гаргах бүрэн боломжтой байгааг дурдсан юм а. 2017 оны 1-р сарын 16-наас 23. Футзалын үндэсний цом. Дархан хот. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн авраг шалгаруулах үндэсний цом тэмцээн энэ жил анх удаа футзалын төрлөөр зохиогдлоо. Нийт 18 аймгийн 300 гаруй шилдэг хөлбөмбөгчид 8 өдрийн турш Дархан хотод футзалын үндэсний цомын төлөө өрсөлдлөө. Төв аймгийн шигшээ баг анх удаа үндэсний цомын хэсгээс гараад зогсохгүй. Шүвгийн 8 дорон Орхон аймгийн хүчирхэг багийг 8-3-аар буулган авч хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээ тэмцээнийг зохион байгуулагч Дархан уул аймагт торгуулийн цогцолтоос хожигдсон бол хүрэл медалийн төлөөх тоглолтод Дорнод аймгийн хүчирхэг багт 7-2-оор хожигдож 4-р байрт орсон. Харин аврагын төлөө Дорнод говь Дархан уул аймгийн багууд учраа тааран тоглосон юм. Хоёр баг хэсгийн шатанд тоглоход Дорнод говь 5-4-өөр талбай эцдийг буулган аваад байсан бол шигшээ тоглолтод 4-4-өөр тэнцэж торгуулийн цогцолтоос хожигдов. Энэхүү тэмцээнийг өндөр түвшин зохион байгуулсан Дархан уул аймгийн баг нутагтаа зохион байгуулсан футзалын үндэсний цом анх дугаар тэмцээний аврагууд боллоо. 2017 оны 2-р сарын 1-ээс 10 эдэрчүүдийн футзалын улсын авраг шалгаруулалт тэмцээний шигшээ шат. Монголын хөлбөмбөгийн холбооны эдэрчүүдийн улсын авраг шалгаруулалт тэмцээний урьдчилсан шаттайгаар явагддаг бөгөөд урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг багууд шигшээ тэмцээнд оролцох эрхээ авдаг юм. Монгол орны 4 бүсээс шалгарсан шилдэг багуудын ширүүн тэмцэл 15-аас 17 хүртэлх насны хүүгүүдийн хооронд 10 хоногийн турш үргэлжиллээ. Тэмцээний 15 хүртэлх наснд Арвис Хүрэл дэрэн мөнгөн медаль өртсөн бол Баттулгад асгалжуулагчтай Хараацаа клуб аврагын цомыг өргөсөн юм а. Харин 17 хүртэлх наснд Хоромхон Хүрэл хөдөө орон нутгийн ганц төлөөлөл Дархан уул аймгийн баг мөнгөн медаль хүртэж Нанжид асгалжуулагчтай ДМЮ баг төрүүлсэн юм а. Мөн улсын аврах шалгаруулалт тэмцээний эхний 8-д үлдсэн 15-17 насны багууд эдэрчүүдийн лигт оролцох эрхээ авсан билээ. 2017 оны 2-р сарын 13 залуучуудын футзалын шигшээ баг Супер лигийн эцсийн шатанд үлдэв. Эх 5-р сард Азийн 20 хүртэлх насны футзалын аврах шалгаруулалт тэмцээнд оролцох Монгол улсын залуучуудын шигшээ баг бэлтгэл сургуультай базаасаар Эрдэнэ очинд асгалжуулагчтай 20 хүртэлх насны футзалын шигшээ баг улаан тутнаа зохиогддог Бурятийн Супер лигийн хүчтэй багуудын нэг болоод амжлаа. Нийт 12 багийн дунд зохиогддог Супер лигийн эхний 6 баг 2-р шатанд өрсөлдөн аврагуудаа тодруулдаг дүрмтэй бөгөөд манай шигшээ баг тус лигийн 5-р байрт орж эх сард Улаан хотыг зорж шигшээ шатанд өрсөлдөх эрхээ өртөллөө. Футзалын хөгжлөөрөө дэлхийд дээгүр бичигддэг Орос ах нартай хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж буй 20 хүртэлх насны шигшээ баг Азийн авраг шалгаруулах тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн өрөөе. 2017 оны 2-р сарын 10-наас 13 Октын шигшээ баг анхны албан ёсны тэмцээнд оролцлоо. Монголын 14 хүртэлх насны Октын шигшээ баг Хонконгийн Жокей клубын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцлоо. Байгуулагдаад жилч болоогүй байгаа манай улсын Октын шигшээ баг дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн багаа оролцуулдаг Тайван, Хонконг улсын охидтой тоглосон. Охид маань 3 тоглолтод хожил байгуулаагүй ч хожим санах ихээхэн туршлага хоригдлуулсан юм а. Монгол улсын 14 хүртэлх насны Октын шигшээ багийн оролцох дараагийн тэмцээн нь 5-р сард зохиогдох Зүүн Азийн авраг шалгаруулах тэмцээн юм. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхийг бичиж эхэлсэн охиддоо амжилт хүсье. 2016-аас 2017 оны Монголын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны хурлууд. Монголын хөлбөмбөгийн холбооны үндсэн дүрмийн 34-р зүйлийн нэгдэх залтанд гүйцэтгэх хороо жилд 4-өөс доошгүй удаа хуралдана гэж заасан бөгөөд үүний дагуу 2016 оны 1-р сарын 22, 2016 оны 2-р сарын 3, 2016 оны 4-р сарын 30, 2016 оны 11-р сарын 25-ны өдрүүдэд тус нийтдээ 4 удаа хурал хийсэн байна. Эдгээр хурлуудаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Баттулгыг, футзалын шигшээ багийн дасгалжуулагчаар Эрдэнэ очрыг, 14 хүртэл насны хөвгүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар Нанжид нарыг томилов.
Мөн ерөнхий нарийн бичгийн даргын газрын бүтцийг батлах, тэмцээн зохион байгуулах журам, байнгын хороодын ажиллах журам, эрх зүйн байгууллагуудын дүрм зэргийг олон улсын хөл өмгийн холбоо болон Азийн хөл өмгийн холбооны дүрмд нийцүүлэн батлах зэрэг олон чухал ажлыг хийж гүйцэтгсэн. 2017 оны хувьд 2017 оны 1-р сарын 14-ний өдөр Монголын хөл өмгийн холбооны гүйцэтгэх хороо 2017 оны анхны хурлаа хийж үндэсний чигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Герман улсын мэргэжилтэн Ханс Михаил Вайсийг томилсон нь хамгийн том үйл явдал байлаа. Мөн тус өдрийн хурлаар Монголын хөл өмгийн холбооны 6 дугаар их хурлыг 3 дугаар сарын 17-ны өдөр болгон зарлалаа. Түүнчлэн ёс зүй болон Сахилга Батын хорооны дүрмийг баталж Пепси лигийн хуваарьт хан гарт клубтэй холбоотой өөрчлөлт орууллаа.